Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол хэлнийхээ ном, дэвтэр харан дагаа гаргаарай. За өнөөдрийн хичээлээр төсөөлөн бодож шүлгийг гүйлгэн уншиж сурна. За бүгдээрээ номныхоо 56 дугаар хуудсыг гаргаарай. Гүйлгэн уншихдаа нэгдүгüүрт зургийг ажиглаад амьтдын нэрийг бичнэ. Хоёрдугаарт мөр мөрөөр нь ойлгон уншина. Гуравдугаарт цэгийн оронд ямар үг байхыг төсөөлөн бодоод олно. За хүүхдүүдээ та нар амьтныг хүрээлэн орж үзсэн үү? Ямар амьтныг боддоор нь харсан бэ? Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Сурах бичгийнхээ 56 дугаар хуудсанд байгаа амьтдын зургийг ажиглаарай. Зургийн доор байгаа хүснэгтэнд амьтдын нэрийг нөхөж бичнэ. Багшаагаа дагаад бичээрэй. Адтаа сармагчин, заан, алаг эрээн бар, урт хүзүүтэй анааш, араадны хаан арслан, усны амьтан загас, эрээн тахь, уутад эмж байна. Одоо бүгдээрээ шүлгийг гүйцээж уншина. Эхлээд мөр мөрөөр нь уншина. Мөр мөрөөр нь унших явцдаа төсөөлөн бодоод цэгийн оронд ямар амьтныг нөхөж болохыг олно. Амрааху аавтайгаа амьтны хүрээлэнд очлоо. Аварга том өргөгч шиг хүзүүгээ сунгана. За төсөөлөн бодъё. Өргөгч самхаг шиг урт хүзүүтэй ямар амьтан байдаг бол? Зүйтэй анааш. Араадны хаан архирч зогдроо хийсгэн. Араадны хаан гэхээр ямар амьтан байдаг вүлээ? Зүйтэй арслан. Адтаа авирч олсонд дүүжлэгдэнэ. Модноос мод руу авирч өчирдөн дүүжлэгдэж явдаг ямар амьтан байдаг вүлээ? Сармагчин. За хүүхдүүдээ нөхөж байгаа үз та нар? Багшаагаа дагаад нөхөд байгаарай. Хошууга унжуулан залхуутай нарахгүй зогсно. Зүйтэй заан хошууга унжуулан залхуутай нарахгүй зогсно. Шилэн хоргондоо зогсоо зайгүй сэлнэ. Сэлэн гэхээр усны амьтан, шилэн хоргондоо гэхээр ямар амьтан байж болох вэ? Зүйтэй загас. Уутад энүүхэнд ууртай нарахгүй дэвгцэн. Ууттай ямар амьтан байсан бэлээ? Эмж. Эрээн энүүхэнд эрмэнгийн янзтай цавчлна. Эрээн гэхээр бар тахь хоёр байсан. Цавчлна гэвэл аль нь юм бол доо? Зүйтэй тахь. Зурагт кино номноос л зөндөө харсан амьтдаа амраагүй энд ирээд амьдаар нь ойроос харлаа.
За хүүхдүүдээ та нар өөрсдөө бие дааж шүлгээ нэг удаа унш. Гэрийнхээ даалгавраа тэмдэглэн аваарай.